Одоо ERP систем дээр альбом бичиг хэрхэн боловсруулах вэ? Тэгэхээр альбом бичгийг бол одоо ERP систем дээр эрэхтэй болон эрэхгүй бүх хүмүүс боловсруулах боломжтой байгаа. За одоо ERP систем дээр яг нэвтрэх эрэхтэй хүмүүс маань баримт бичгийнхаа модулыг сонгож ороод боловсруулсан дээр нь альбом бичиг гадаад дотоод гэсэн цэснүүд байгаа. За хэдүүлээ дотоод альбом бичиг боловсруулж үзье. Шинэ давчин дээрээ дараад баримтынхаа төрөл дээр альбом бичиг маань ямар төрөлтэй байх юм бэ гэдгийг сонгож өгнө. За хэдүүлээ шагнал урамшуулал гэсэн төрлийн сонгоод эргүүн дээрээ тест гэж бичиж. За холбогдох альбом бичиг гэдэг дээр мань бол яг анх манайх одоо боловсруулах гэж байгаа учраас энэ дээр бичлэг алга гэж гарч ирнэ. За хэрвээ танаа бүтцийн нэгжид ирсэн ямар нэгэн альбом бичгийн хариуг бичиж байгаа бол энэ холбогдох альбом бичиг гэдэг дээр нь тухайн танаад ирсэн альбом бичгийн сонголтоор гараад ирэхээр нь тэрийгээ сонгоод оруулж өгч болно гэсэн. За хэдэн бүтцийн аль бүтцийн нэгжид илгээх гэж байгаа вэ гэдгээ сонгоод өгчээ. Хүний нөөц захиргааны хэлтс. За энэ болохоор хэлтсийн дарга гээд аваг нэрийг бичдэг байгаа. Тэгээд Хатхан баяр даргатаа илгээх гэж байгаа учраас ингээд бичээд за бичвэрийнхаа ерөнхий мэдээллийг хадгалж. За тэгээд тухайн альбом бичиг маань хэрвээ хариутай бол хариутай хэсэгт авчиг чиглэж өгөөд доор харагдаж байгаа талбаруудыг бас бүгэлж өгөх нэ. Баримтын төрлийг сонгоод хариу илгээх төрлөө мөн ялгаагүй сонгож өгнө. За үүнийгээ бас системд хадгалж. За ингэснийхаа дараа альбом бичгийнхаа бичвэрийг бичиж оруулаад хадгалах тавчиг дараад өгнө. Бичвэрээ тусад нь яг энэ файл дээр хадгалах гэж авч байгаа энэ дээрээ дарж хадгална. За хэрвээ альбом бичиг нь хавсралттай бол хавсралтууд таав сонгоод дарж ороод хавсралтаа сонгоод өгье. Хэдэн ч альбом бичиг хэдэн ч хавсралт оруулах боломжтой байгаа. За хадгалангууд хавсралт хуудасны тоо гэдэг хуудасаа өөрөө автоматар тоолж байгаа. За гарын хэсэг бүрдэл таав цанхан дээр бүтцийн нэгжүүдийн хувьд нарийн бичиг хэргийн ажилт нь хяналтаар орж байгаа. За тэгээ баталснаар бүтцийн нэгжийн дарга орж байгаа. За харах тавчин дээр дарахлаар саяныхаа боловсруулсан альбом бичгийг ингэж харах нэ. За ингээд альбом бичгийг эхлүүлж. За эхлүүлснийхаа дараа баталгаажуулалтаа харахлаар эхлээд хяналт баталгаажуулалтын шат харагдаж байна. За үүний дараа саяны боловсруулсан бичиг хэргийн ажилтан бүтцийн нэгжийн дарга нь саянаар батлах нэ. За боловсруулсан ажилтан маань өөрөө эхлээд батлах хэрэгтэй байгаа. За үүний дараа альбом бичиг маань тухайн бүтцийн нэгжийн бичиг хэргийн ажилтан дээр энэ мэдээлэл хэсэг дээр нь альбом бичиг байна хянагдаж байгаа альбом бичиг байна гэдээ ирсэн байгаа. За дарж ороод батлах эсвэл буцаах сонголтоос аль нэгийг сонгоод хэдүүлээ эхлээд бүгдийг батлаад явчих. За баталжангууд одоо бүтцийн нэгжийн дарга дээр маань ирсэн байна те. Альбом бичиг энэ болох гэж төлөвлөж байна гэх. За муу ялгаа авахгүй альбом бичгийг хянаж үзээд засах залруулах юм байхгүй бол батлах тавчаа дараад хяналтын шат маань тасч байгаа гэсэн үг. За даанх баталгаажуулсан ажилтан дээр маань яаж харагдаж байгаа вэ гэхлээр баталгаажуулалт нь бол хянагдсан байна. Саянаар одоо зурх үлдсэн байна гэд муу ялгаа авахгүй баруун дэд болонд нь гарын үсэг зурвалъя гэд ирсэн байна. За саянаа зураад өгч. За боловсруулсан ажилтан маань саянаараа баталсны дараа бүтцийн нэгжийн бичиг хэргийн ажилтан дээр альбом бичиг гэд мэдээлэл ирсэн байгаа. Үүнийгээ бас саянаар баталгаажуулаад өгч.
одоо бүтцийн нэгжийн дарга дээр нь альбан бичиг буцаад саяны хянсан альбан бичиг маань ял байхгүй тоон гар үсгийг зурахаар хүлээгдэж байна гэд мэдээлэл ирсэн. Дарж ороод тоон гар үсгээ зураад баталж. За ингэхлээр тухайн альбан бичиг маань анх боловсруулсан ажилтны явсан баримт бичгийн бүртгэл дотор илгээсэн төрөлтөй орсон байна те. За батлагдсан хувь гэдэг дээр дарж харахаар энэ дээр ингээд